Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Заваа амтд минь. Харт бас энэ сувгта кино оруулаагүй жаахан тоосонд нь даруулчлаа. Өршөөж хайрлна уу. Манайс ч тэгээд бас ард амьдрал боцлаад нүүрсний улгаан шааж чадахгүй болохоор хүн шиг амьдарч гээл тэмтчиж явна штэ. Хоёр сувгта зэрэг кино оруулж амжихгүй мөө чавс. Гэхдээ нэг гоё мэдээтэй заа юу. Тэрний юу гэхээр манай яадын 2-0 сувг маань дан олон ангид суврал кинонууд орж өгөх болсон. Янзын байцаа. Янзын дэж таарна штэ байсан. Тэгэхээр эхний дээж болгоод дөнгөж гараад удаагүй байгаа Netflix-ийн алдарт Monster сувралын сүүлийн суврал Ed Gein түүхээр бэлэг барьж байна. Хоёр анги нь нэг парт болоод орох болохоор та нар дардаг юм уу маа хүүхэн дараад явуулаараас нь гэлцүүлнэ. Окей. Хой. Тэ. Чи талж байгаа тараадах байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манайстайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайс тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. 1944 он. Энэхүү харагдаж буй залууг Эдвард Теодор Гин гэх ба. Тэрний хүмүүс Эдий ч дууддаг. Ээж болон ахын хамт данслагдсан газар фермийн аж ахуй эрхлэн амьдардаг. Манай эрдэнэ гац зуршил байдаг нь эмэгтэй хүний ховц өмсөж сүү сайлаа авдаг. Аяа бүр хардкор садралмаар санагддаг юм яадын. Хаалганаас тэлэгэрээ өөрийгөө бонго шувтарч зогсдол ээж нь шааж орж ирээд мо бяцхан садар ир гэр орон бозрал ахурд нь наатаа тайлаа доошо буучир гэж зарлиг болгон эдийг нүцгэл зогсоосноо бузрын хөөн зайлуулна гэнд библ уншаад чи одоо миний левжиг вандгыг өмсөж ямар ацаа хийж байх уу гэхэд эди зүгээр хөвгөлдөж байсан юм ээж гэхэд хүмүн би л чамайг хайрлаж чадна. Бусад бузар эмсээс хол бай. Ялангуяа тэр хэмбэлээд гэж нөгөө хотын годгонсон охиноос би чамайг уулзаад яваад байгааг чи мэдсэн шүү. Үнэр авсан шүү. Үр тариага цацах бүхэл тэрэнд хүрэхчгүй шүү чи. Надаас бусад эмэгтэйчүүд ерөөсөө бузар гэж тэрний тархийг ёстой л манай хэдэн улс төрчид шиг угааж одоо өрөөрөгүй яв гэсэн чинь за ээж баярлаа. Тэр гуйч гарсан мамис боя маргааш нь Эди хүрээ бараадаж найз охин Аделинтайгаа уулзнаа. Аделин одоогийнхор бол нүрээ бодож байхдаа аллах сонсох дуртай хөчиг жаахан эвгүй заяа. Тухайн үед тийм подкаст энэ төр ямар байх вштэй. Хэлдэг янзын сонин сэтгүүлээс юм хом үзвэл Эдид авчирч ярьж өгдөг. Энэ удаа еврейчүүдийн хориглагаар давуулсан цогцснуудын зургийг үзүүлэнгээ энэ бүхнийг хийсэн нацист Бич гэдэг нэртэй болсон явдлаас сэтгүүлсэн комик сэтгүүлийг харуулна. Сэтгүүл дээр шаргал өст хүүхэн хориглуудыг зарцалж тамлан баг таваа хангадаг. Алхахыг наалж заримынх нь арсыг хуульж аваад түүгээрээ гэрийн бүрхүүл оёж байгааг харуулсан зургийг хараад Эдийн сэрэл мэдрэхгүй насч хамаг биеэр нь хар хорхой гүйх шиг болно. Өдөрхөн гэртээ ирээд малын сарвчиндаа хэдэн мод цавч зогсдол гэрээсээ чорсон ах нь хурж ирээд би чиний дурлцглаа. Би тэрнтэй гэрлэн гэхэд Эди та тэгж болохгүй. Ээж таныг алдсан байгаа үст. Тэглээж тэр хүүхэн чинь 2 чудаас алсан муу нэртэй байлээ гэхэд гал халуун дурлалдаа шатаж яваа ах нь надад тэрний өнгөрсөн байдлыг байхгүй. Засарсан яаги заяаныхаа энийг мэдэх. Чи чацаа мэдхэвдээ. Ээж чиг нэг торондоо гатсан амт. Тархи авгаалгаал. Би лав ихэж тэр шашин энтердний итгэвчгүй. Чи ээж өгөргөлөг шиг амьдрахаа болооч. Юу 37 та үгэн болгочих. Энэ үхэндээ гэж хэлэхэд манай ээж цоо ирүүл биш шүү дээ. Чамайг улсмус хачин болгоод байна. Тэрийг нь харахаар уур хүрээд байх. Чи ч бас эндээс явсан дээр шүү. Гэж хэлээд эргээд харахад нь хайртай ээжийг нь муу хэлсэн дург нь хурж ахыхаа дагц руу модоор шааж унгааснаа аха би таныг барьцсан даа гэж мэгээд инээгээ шатах. Ингэж тоглоно гэж ямар атснаа хэвдээ. Ах нь босч ирэхгүй, хариу өгөхгүй. Толгооноос нь цус олгойдон гарах үед сандарсан Эд хомгүй сарвчнаас зүгтааж эргээд харахтаа ах нь босч ирээд яа лага чи гэхдээ намайг арай л амар хуссан уу? Гайгүй юу? гэснэ. За. Чиний зөв. Эд сайн хүн гэж хэлээд сарвчны хаалгыг хаана. Орон Эд ээжтэйгээ хоол идэж байгаад та ахтай холбоо өрөө гэхэд ээж нь нэг секси юмтай яваад байгаа сорогтой байлаа. Зайлуул үз.
Чи мэдхүү. Би ч язгах шиг үнэртдэг эцэгтэй чи 2 удаа хийж өөрийгөө бозартуулахыг зөвшөөрсөн. Ихнийх дээр нь чөтгөр шиг хүү гарч ирэхээр нь өдөр шөнөгүй гуйж дараагийнх нь охин байгаасаа гэж хүссэн ч гажиг сул дараа эмэгтэй хүний ховц өмсдөг чи төрсөн. Ямар үйл явраараа ингэж би амьдардаг байна. Чорт байсми. Тэгэхээр чи ээжигээ битгий шархлуулаарай заа юу. Ээжээсээ өөр хүүхэнтэй ойртож болохгүй шүү. Зөвхөн би л ч мах хайрлаж чадна гэсэн дээд инээмсэглээд "За мами" гин. Маргааш нь Эдийг сарвчандаа ирэхэд ах нь өчигдрийн унсан байралдаа хэвдээд хэдийнэ өөр төрлийг олсон байв. Тэгэхээр өчигдөр босч ирээд яриад байсан нь манерийн төсөөл байж таарч байгаа юм л да. Ингээд бушуухан хүрийг зөөж зайдуу аваачин гал тавьснаа ээж дээрээ гүйжрээд "Ээж яана одоо би гал алдчихлаа. Бас ахыг олохгүй байна" гэтэл "За би цагдаа дууд чи ахыг ахаа" гэд тэрнийг явуулсан. Бодолгүй цагдаа галынхан ирж ахийнхан цогцсыг олоод хэдийн дээш дэвснийг ээжд нь хэлэхэд өчигдөр оройхон л тамийн хүүмүүгээд байсан ээж нь уйлж хайлан ганц амин өрмөн энтэргээс үйд. Тэр үеийн задланч гэж задлан шинжээ чин толгой дээр хаг шаалгасан шархыг гэж харалгүй галын удаан дугаартад амьсгал нь боогдоод өвчжээ гэсэн дүгнэлт гаргаснаар Эдийг хэнч сэжиглэлгүй өнгөрнө. Гэртээ ирэхэд ээж нь ширээн дээрээ стил уйлаастай сууж байхад нь Эд "Зүгээр дээ ээж, би танд байна штэ. Одоо таныг би харж хандна. Би энэ гэрийн эзэн" энэ гэсэн ээж нь хариу байхгүй бүр сийнгүй анж байдаг шүү. Нүүр тулсан яриа хийх гээд өгөхөд иртэл байхгүй. Сэтгэлээр унж усан нүдэлсээр байгаад хорваатгаж хөөрөх. Ингээд ээжигээ асарч шууны үүр лугайдл сексисэн доодох үснээс нь сэжиглэлгүй усан дөрүүлж асарсаар ээжигээ ямартаж хөл дээр нь босгоод ирнэ. Ээж нь өглөө тэрнийг дуудаж Смитийн рүү явнаа. Тарай тарж өгсний $10 яг скамтах гээд байна. Очиж өрөө нэхнэ гэсээр Смитийн давхад очтол хүм бүхэл нохой хуцаж байна чинээ тоохгүй хоорондоо гал авалцтал хэрэлдэж байснаа. Смит ч ээлэн цэгний чинь хэрүүл мартаж үцгээснэ. Эргэж хараад хэрүүл хийгээд байхаар нь угийн яхир айштай ээж нь хамаг байдгаар ойрлж угаад хөгшин зүрхэн дийлэлгүй газар дээр хорвоогийн мөнхөсийг үзүүлнэ. Ээж их нөхөл тэрэнд маш хүн дээр тусч ажил явдлын дараа тэрнийг хавхоосон харанхуй хүй тэнгэр өгтөн авна. Ээжээсээ хойш өдөр хоногийг ажиллаа хийн өөрийгөө завгүй байлгахыг хичээсээр. Эдэж байгаа хоол нь дандаа бэлэн хоол шагастай. Хоолоо авч дуусаад ээжийнхээ эрот хөвцөг өмсөд сайхан сугсруулж байтал ээжийнх нь "Хааш болооч. Наа чи бараг гал гарлаа. Намайг ичгүүртэй байдалд оруулаад байна. Гүлэг минь. Намайг эргүүлээд гэрт минь авчир" гэх хоолойг сонссноор оршуулгын газар руу явж ээжийнхээ шардыг угсан боловч битүү цемэнтлээ тайдсан байхаар нь "Ээж би таныг гаргаж татахгүй нэ" гэж уйлтал. Ээжийнх нь хоолой битгий шалж гэн. Миний хажууд оршуулсан авгайг ухаж гаргаад аваад явчих. Гэсний дагуу ч хажуугийн үл таних эмэгтэй булшийг ухаад цогцсон гэрлүүг аваачин ээжийнхээ сандал дээр суулгаж нэг л эвгүй баярлангүй харж буйгаар ихний анги дуусдаг. 2 дугаар анги. Манай хүний хийзүүл харах нь бүр их болж сүүлдээ уншиж байсан комик номынхоо еврей хоригдлууд бас нацистуудыг харж эхэлнэ. Ерөөсөө төсөөл бодит болгоод байдаг шизофрентэй болж байгаа хэрэг. Ядаж байтал яр гихчээр танихгүй эмэгтэй хүүрэнд ээжийнхээ хувцсыг өмсүүлчихсэн. Нөгөө хүүрэнд байхгүй. Ээлжирч, ялзарч, маргалийн илэгдэлд ороод эрлэгч тоож шиншил хэрэг болцсон байхад нь нөгөөхдөө ээж гээл яриастай. Өнгөрсөн хугацаанд манай хүн буйшуухагч болчихсон цогцснуудын арьсыг комик ном дээр их шиг хуулж аваад оёд шидэн гэрлийн бүр хүүл сандлын бүрээс хийгээд хэдэн урлагийн бүтээлтэй болчихсон байлаа. Гэрмэрэн нохой хороога хайн хашаа цаашаа өдрийн 3-аар лаацтай шошидэ шахат. Энэ юмд сайхан цөөн сэгсрээд өгч хэмсэнд. Тэгснэ ээж миний аяг ханаган бол үгүй миний органик аяг гэж ганцаараа ярьснаа. Олчлоо. Ирчүүд бид нүдэн дээр байгаа юм харахгүй маантэр гэл. Айгаад байсан аягаа хүний гавлын гүлчийдэл цэвэрлээд хураадад хайцсан яс байдаг үстэ. Пяцтай. Тэгтэл ээж нь гинт урд нь сууж байгаа харагдсанаа. Чи ч одоо ямар арчааг болгаач вэ? Гэр ороо хар. Авах юм алга. Түй. Чорт вэзми. Гэхэд Эди зүгээрээ хөө. Удахгүй гэрээ цэвэрлүүлж хоолоо хийх тогооны өгнө олж авна. Тэгэхгүй бол таны заасан замаар шавал би жинхэнэ удаараа зандашуулсан зандан мөөми болж өглөө ээж. Энэгээр тэнийг авчрахаа би өөрөө мэдчихэ. Би Аделинд бунд шаасаа тэглээгээ тань тайргүй болохгүй. Гэт гэрээсээ гараад найз охинтойгоо галбирын галтаргааны газарт ирнэ. Аделин чи вич гэж мэдхүү. Тэр гимтэргийн газрын гэрэл зурагч байхгүй юу? Би тэгж байгаад нэг гойж хэргийн газар хамт очиж үзье гэж бодож байгаа. Би хүн амны гимтэргийн зураг дардах хүн болно. Гоо сайхан талаас нь даръя гэж бодож байгаа. Гişанд. Панчана. Бас нэг гаж сонирхолтой хүүх. Дугуйгаа ингэж олох гэж байдаг. Найз хүүхэн налан хятаа сонирхоод оргоор нь хармаар байна гэхэд Эди
Өөрийнх нь үзүүлж байсан сэтгүүл дээрх нацист эмэгч шиг хүний гавлын ясан үнсний сав хийсэн үзүүлмээр байд. Манай гэрт байгаа гэхэд Аделинч дотор энэ одоо ямар ацаараа гавлын ясаар үнсний сав хийхэд намайг бач хотлоо үлээж гэртээ аваач бавах гээл байгаа байна л та гэж инээд алдан дуртай нарахгүй гэрлүүн хамт явнаа. Гэрийнх нь гадаа ирэхэд ээдэг хинж байхгүй байхад мэдрэл юм шиг гараараа далж мэдлээд байхаар нь тэнд хэн байгаа гэтэл манай ээж л гэж байна. Хүүхэн ч ээж чи өгчээг юм уу гэвэл тэр дээд давхартай байж үдээ ууж ирдгүм аа л гэх болно. Гэрт нь орлоо. Пүү хогийн бүнкер яг бөбөөшгөл амьдарч байгаа юм байна. Эмэгтэй хүний гар хүрэх хэрэгтэйгээд ганц нэг хогийн цэвэрлж байхад Эди тэрнийг ээжтэйгээ танилцуулъя гэсээр дээд давхар руу гарна. Дэшээ гарах үед чацах хажууд нь ариухан гэмээр эвгүй үнэр сэнг хийж сандал дээрх дэвсгэрнэ хүний хөхний товч арьсны хэсэг шиг байхаар нь энэ юу вэ гэсэн мемний товч гэж одоохон хэлж байна. Аделин ч тоглож байгаа байлгүй дээ. Гахаа мөөмл үз гэж бодоод өнгөрнө. Ээжийнх нь өрөөнд ороод сайн байна уу хадам ээжээ би танаа шинэ бэр байна гэсэн чинь Син. Таны бие гайгүй юу гэсэн чинь дахиад Син. Эди ч уурлаж ээж та чи яаж чадах юм бэ? Америкэн банд нэг мэдчихэд яах вэ гэж уурлахад энэ бүхэн Аделинд нэг л эвгүй санагдаж гэрээсэн цогтаах шахам гараад хоёулаа ихж уулзахгүй байсан дээр гэд яваад байна. Эди тэрнийг явсны дараа төсөөлийн ээжтэйгээ муудалцаж би тэрэнд хайртай та хамаг юм сүрүүлээ үхэж талд орж өгдөгөө хөгш авгаа гэж хэлээд бууга аваад ганц юм өнтөрхөөр Мэри гэх эмэгтэй лаунжид ирнэ. Мэри сайн уу Эдга Назарет чаач вэ? Бас ирчээ юу? Анаа Чикаго цааксараа нэртэй явлаа штэ. Хүүхэн олчих уу? Гэхэд Эдич хэрэггүй байна. Ингээд таач нэр герман гэлөө. Манай ээж бас герман штэ. Таны бие чи ээж ихтэй их төстэй юм бэ? Гэхэд Мэри эмэгтэй үнтэй ингэж ярьж болдгоо маа хөлдөө төмс минь. Уух юм а бушуу годар эсвэл өөр газар руу яв. Игчээгээ юу гисэн гэж уурлахад Эд би 0 өрчөдрий гэд буцаад 0-оос гарч иртэл төсөөлийн комик номын нацистууд лаунжинд найрлаж нөгөө мотивац авдаг харгас авгаа чим баян хуур тоглоол дуулаад тэрийг харсан Эд та миний инфлюенсер шүү гэснээр Мэригийн дуухан дунд сумзоогоод цогцын гэрлүүгээ аваад явна. Үзэгдэл 1959 он руу шилжиж Эдийн бүх хэрэг олон нийтэд ил болсон ба тэрний амьдралаар кино хийхээр болж тэрний амьдарч байсан байшин тэр чигт нь копи паст хийгээд эдэлж хэрглэж байсан зүйлсийг нь дуур айлган хийснийг харсан гол дүрийн залуу бүр ауранд нь орж Эд Гинийг хэрхэн гаж зүйлсээ хийж бүгэн төсөөлж бариад амар дүртэй орно. Тэгээд цаашлаад авдартай зүйл үзүүлэхэд жүжигчин залуу шоконд орж балмагдан "Энэ одоо юу вэ?" гэсэн найруулагч нь Эдийг хадгалсан 9 эмэгтэй хүний пүүс шээс. За энийг үл харуулахгүй. Айгуул YouTube-ээс бан аваад ганц цоног руу ажигчнаа. Та нар өөрсдөө үзмээр байвал үзээрэй заяа. 2 дахь ангийн 38 дахь минутанд харагдана. За. Энэ бүхэн манай жүжигчин залууд хүн дээр тусч бараг драма үүссэн найруулагчтай та ийм кино хийж олон төргөж болохгүй гэхэд найруулагч бэ мэджээ. Хүмүүс дандаа сайн сайхан зүйл харуулдаг байвал хий хоосон зүйл хүсэж мөрөөдөн амьдрсаар байх бол. Эдийн хувьд маш нууцлаг нэг нийгмээс тусгаарлагдан хүмүүсээс өөр гэсэн ойлголт төрснөөр Бэлгийн үйл ажиллагаанд сааталд орж олон өвчний эхлэл болсны нэгэн шизофрен. Би чамайг зүгээр ч нэг сонгоогүй. Чиний Бэлгийн чиг хандлага өөр. Бас чи хий зүйл хардаг асуудалтай үст. Тэрнтэй яг адилхан гэж тархийн көлчит л угаанда. Удалгүй киноч нээлттэй хийн үзэгчд ухаан алдах нь алдаж уйлж унжих нь унжиж пиццага цацхан цасаж ёстой нэг тухайн үедээ нийгмээр шахуу шоконд орж байгаа юм. Тэгсэн найруулагч нь энэ ёрын киноноосоо бараг таашаал аваад байгаа юм уу яагаад? Хүмүүсийн эвгүрхэж байгааг нууцаар харцгаа энийгэд гарч явж байгаагаар 2 дугаар анги дуусна. За энэ сувгтаа удахгүй дараагийн партуудаа оруулаад явах болохоор та нар яах ёстой вэ? Яг зөв. Дардаг юм аа дарна штэ тий. Энэ цувралын араас олон гоё цувралууд бэлдсэн байгаа болохоор subscribe бамбан дараад яваарай заа юу. За тэгэхээр дараагийн хэсгээр уулзтлаа. Түр бай.